Амралтын өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ мөрөөлөлийн нэвтрүүлгийн шинэ дугаар шаасны нэрэмжит 3 дугаар төвөмлөгөөс үзэгч та бүхэнд хүрэх гэж байна. За өнөөдөр олон улсын совилгчдын баярын өдөр. За энэ өдрийг тохиолдуулаад Монголынхаа бүх ард ирдийнхаа эрүүл энхийн манаанд зогсож байгаа бүх совилгч нартаа олон улсын совилгчдын баярын мэндийг хүргье. За өнөөдөр хөтлөгч миний би яралтай тусламжийн тасагт туслах совилгчаар ажиллахаар болсон байна. Надад ч гэсэн бас сонирхолтой байна. Ингээд бүгдээрээ хамтдаа тэтгэж орцгоё. За зөвхөн нэвтрүүлэг үргэлжлэн 3 дахь аймгийн яралтай тусламжийн засгаас үзэгч та бүхэнд хүрж байна. За бид яг олон улсын совилгчдын баярыг тохиолдуулан нэвтрүүлгээ бэлтгэж байгаа. За одоо яг миний хажууд яралтай тусламжийн засгийн ахлах совилгч Шинхээтэйгээ уулзж байна. За бид хэд өнөөдөр танаа хамт олонтой танилцаад нэг өдрийг бас хамтдаа өнгөрөх ёстой байгаа. Тэгэхээр ажил ер нь өглөө яаж эхэлдэг вэ? За баярлалаа. Манай ажлын өглөө бол одоо өглөө болгон бид нэр ээлж хүлээлцгээс эхэлдэг. За ер нь бол яг ирэмблээд ороод ирсэн хүмүүсээ бүгдийн амин үзүүлэлтээр нь үзээд, үнэлээд за тэгээд совилгын тусламж үйлчилгээ цаг алдахгүй 24 цагаар нийт 21 совилгч тусгай мэргэжилтэн 7 эмчтэй үйл ажиллагаа явуулж байна. За энэ манай ирэмлэн ангилах хэсэг байгаа. Ирэмлэн ангилах хэсэгтэр манай ирэмлэн ангилах мэргэжилтэн нэг, захин бүртгэлийн ажилтан нэг, жижүүрийн нэг эмч, резидент нэг эмч гэсэн ийм 4 хүний бүрэлдэхүүнтэй энэ тусламж үйлчилгээ үзүүлдэг. Архаа хууч өвчийн үйлээ хүн нь архаа хөвчөө. Тийм даралт ихсгүй. Даралт нь ихсгүй. Өмнө харуулж ирсэн гэсэн тий. Баян хэрэглэдэг юм тарай байна уу? Одоогондоо юм тарай байхгүй. Энэ манай одоо нөгөө нэг энэ тусгаарлын эмчлэх өрөө. За энэс эхлээд бид нэр ээлж одоо энэ өрөөнөөс аваад өрөөнийхөө бэлэн байдлыг бид нэр хангаа ажилдаг. Одоо бууж байгаа ээлж маань өрөөгөө бүгдийг нь одоо дараагийн өвчтөн ирэхэд л одоо бүх юм бэлэн байхаар одоо ажиллаа хүлээлгэж өгч байгаа гэсэн үг. За эндээс бид нэр юугаа үзэж эхэлдэг вэ гэхээр яг яралтай тусламжийнхаа эм тарианаас эхлүүлээд бид нэр хүмүүсөө одоо ээлжээ хүлээж авчих. За ээлжээ хүлээж авахд ирж байгаа бууж байгаа бүх ээлж маань яг хуу ээлж хүлээлцэлтэнд оролцдог. За ингээд бид нэр ажиглалтын хэлтийн хэсэг рүү ээлжээ хүлээлцэх гээд явж байна. Ер нь бол өдөр ачаал ихтэй юу шөндөө дуудлаа Ялгаагүй. Ер нь бол ялгаагүй. За яа манай амьлын тусламжийн хэсэг. За энд болохоор амьд тэнцсэн буюу одоо улаан ирэмбийнхэн хүн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Өсвөрийн жиргэнэтэй улаан-улааныхоо хийхдээ кардиоверс эмчилгээ хийхээр бид хэтгэлдэж байна. За ийшээ манай ажиглалт хяналтын хэсэг. За үзүүлж исэн хүмүүс ийш нь ороод ирж байгаа. За одоо ирэмлэн ангилах хэсэгтэр хүнээ ирэмлээд ажиглалт хяналтынхаа хэсэгт бид нэр хүнээ яах вэ гэхээр оруулж ирж энд яг эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа гэсэн. Тэгээд өглөө бол яг ажил хүлээлцээд бүгд ээлжнээс байгаа. Тий. Шүн хонсон бүх хүмүүсээ зарим хүмүүсийн бол ажиглаа шинжилгээний хариу хүлээн өөр нарийн мэргэжлийн эмч нартай танилцуулж одоо шийдвэрлэх шаардлагатай хүмүүсийнхэн бол ажиглах хэсэгтээ авч хондог. Манайх ихэвчлэн ер нь бол 2 цагийн дотор хүнд хүмүүсийг бол тасгууд руу хэвтүүлдэг байгаа. Буцаар байвал тухайн харын эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг нөгөөд буцаана. Энэ тариа өнөөдрийн хадаар эрэг үн тариа байгаа болов? Тасарсан энэ тариа ер нь бол 2 байгаа. 4 цагаас гараад өглөө бууж байгаа совилгч маань ахна шүү дээ. Тий. Хорт чинь хэр байгаа? Хорт фентанил авахар байгаа. Фентанил. За. Фентанил гэдэг хэвчтэй байгаа тий. За. Сайн нэг хэрэглэсэн. Одоо 10-ыг авна. Танай өнөөдөр гарах совилгч нь ямар совилгч вэ? Тэрэнд совилгчтай нь одоо сайн туслахаар нь ажиллахаар ирсэн байгаа. Тэгэхээр миний хийж чадах ажил юу байгаа бол туслахаар. За манай өнөөдрийн совилгч даваа сүрэнг дагалдаад одоо туслах совилгч юу хийж одоо болох вэ те? Тэр бүгдийг л өнөөдөр хийндэ. За одоо хүнийг шинжилгээнд зөөвөрлөх гэхдээ дандаа манай эмч совилгчдаа цуг явна. За хүнээ зөөвөрлөх одоо өвчтний шинжилгээг лабораторид хүргэж өгөх, үйлчлүүлэгчдэд асаргаа сувилгаа хийх. Одоо тэр болгоныг л хийндэ. Тий. Сайн туслаараа даваасраа. Даваасраа хэдэн жил ажиллаж байгаа вэ? За би ерөнхийдөө нийт эрүүл мэндийн байгууллага төгснөөс хойш 17 дахь жилдээ ажиллаж байна. Яралтай тусламжийн тасагт үндсэндээ 3 дахь жилдээ ажиллаад энэ хэдээс их юм суралцж байгаа.
одоо нөгөө өвчнийхээ бас нөгөө шээсийн насгадаг гэж энэ орныхан дааваг сэлдэг гэж санаа зовхгүй хэлээрээ би тэгээ чадах ятгаараа өөртөө чи өнөөдөр тусалж ажиллана. За ажил амжилт. За ингээд ажилдаа гарцгаах уу. За. За энэ шилжээ төвчгээрэй. Аа жоох дөөлгөн. Аа за. Зөөр няасан хүн бэ? Аа энэ нэг юм уу? Хөлөө өргөдөө, гараа өргөдөө. За нөгөө хөлөө өргөөрэй. Анхаа шүтнийхээ үжлийг хоёулаа хий. Аха. За гараа. Одоо яг үндсэн зөөр нь яасан? Таны яг юу нүгдээд байна? Цэзэр атах. Гүшөө? Цэзэр атах. Хоолоо шахаа. Тэгээд доктор авлаа. Энд доктор мохоо. Одоо энэ дээр өвчнийхээ анхаа шүтнийхээ маягтыг бүртгэсэн бол артерийн дарал бүсээ үзнэ. Артерийн дарал бүсээ бичин одоогийн байдлаар энэ өвчтөн бол 142 87 пульс нь 67 сатурац 97-тай. Аа нэрэмби англиар кодоор шар улбар гэхээр нөгөө хэвтэх юм ирэмблэх юм байна тий. Одоо хоёлаа энэ үнийг шууд үзээд ирэмбэлж болохгүй. Яагаад тэгэхээр хоёлаа бичлэгээ хий. Одоо бүх ингээд үзлэгээ амин үзүүлэлт үзээ зүрхнийхээ бичлэгээ хийснийхаа дараа одоо хүний үнэлэн шүү дээ. Үнснийхаа дараа шаруу ногоон уу улаан уу гэдэг. Яагаад гэхээр нэрэмбийн яал тусамж нэрэмбийн хайгаар юм шиг байхгүй. Тэг за одоо хоёлаа бичлэгээ хий. Хариут тусаа усамлаар хариуцлаа. Игмнээс доошоо 4-р 4-5-р хариу гэж цусар улаан нэг хамтаагтай. Одоогийн байдлаар бол энэ хүн бол одоо яг артерийн даралт бол юм байна, сатурац бол гайгүй байна тий. Тийм учраас энэ өвчтнийг ногоон ирэмээр аа. 103-аар өвчтөй ирлээ гэж нэмж дуудаарай гэж сэрсэн юм. Таныг татсан шүү тий. Юугийн зүрхний бичлэгийг хийсэн. Одоо ковидын тест авч байна. Бидний урдны үйлдэлд болохоор энэ доктор хамгаа саний үйлдэл. За тэр хэр удаж байгаа юм? Тэр удаа 17 оноос хойш. 17 оноос хойш. За. Тоон байгаа юм байна уу? яг наа. Ингээ өгөх. За. Энэ тал борын талбар. За багшин оруулаад толгойн шинжилгээ аваад харъя. За өвөө нэг шинжилгээ ав. Шинжилгээнийх нь харин 2 цаг өгчин болно. Доктор оруулаад эмчилгээ хийгээд санаа байж гин. За. Шаардлагатай бол би таныг дахиад үзнэ. За юу. Толгойн шинжилгээ авна. Тий. Чэжэр үзэн гэсэн зорилттой байгаа. Тий. За энэ ирэмбэ хэсэг нь нэ. Ногоон ирэмбэлсэн. Одоо зүрхний шигдээс шинжилгээ авна гэсэн. За. Пар байхгүй бүх юм байна. Одоо шинжилгээг авах. Тий, одоо цусны шинжилгээг аавна. Одоо энэ хүнийх нөгөө зүрхний шигдээсийг онцлох цусны шинжилгээ гэж тустай байдаг. Тийм тэрийг аавна. Тэр шинжилгээ нь нэг цаг 30 минут 2 цагийн дараа гардаг. Тэр болтол эндээ хүний мониторт холбож хийнэ. Тий. Шинжилгээний хариу гаргах гэсэн тийм. За сайн байна уу та? Өдөрч даваа сарын өнөөдөр танд үйлчилж байна. Цусны шинжилгээ аавна заа юу? Хамгийн дээдлийн нэмгээр нь хэмжээг нь авдагсан. Нөгөө цаанаа нөгөө аппаратанд уншигддаг болохоор заавч стандартын дагуу хэмжээгээр авах хэрэгтэй. Хүнжил тавьж шахаа. Баар цаалцаа. Энэ цусны шинжилгээ зөөдөг юм сав байдаг байхгүй юу? Тэгээ энэ дотор нөгөө цусаа хийгээд энэ эмчээс баланк гэж шинжилгээгээ заавал бүртгэдэг юм баланк гэж байдаг юм. Одоо тэгэхээр энэ ганцхан шинжилгээ өгөх юм биш үү? Ганцхан толгойн ингээд нөгөө шинжилгээ өгч байгаа байхгүй юу? Энийгээ үүднийхэн захны сэрэг дээр компьютерт бүртгүүлээд тэгээд дэшигээ лабораторид хөргөж өгдөг байхгүй юу? Дэшиг хэдэн давхар? 3 давхартай. Эрчим тэмцлэгийн Энэ манай төв эрчим тэмцлэгийн засаг. Эндээ өгөх юм тийм. Энэ лабораторийн нэгдсэн засаг гэж байна. Сайн байна уу? Хүлээнхаас явж байна. Цус өгөх гэсэн. За гэхлээ бичгээ өгч танилцуулна. Эндээ их юм. За.
Тэгээ хүнийхээ нүрийг за гэдэг энэ өгснөөсөө хойшоо тэгээд ер нь хурдан бол нэг цагийн Арчлаа гэдэг эндээс хэлчихдэг юм уу? эндээс хэлнэ энэ ч нөгөө юугаараа системэнд нөгөө ар гэрийнх нь утас өөрийнх нь утас холбоотой байдаг. Аха. Тэгэхээр утсан дээр нь шинжилгээний хариу гарлаа гэх код очдог байгаа. За тэгээд ингээд одоо энэ нэг шинжилгээ гарт хүний энэ менежертэй хянаад шаардлагатай нэмжлэгийн сувилагч хийдэг байгаа. Дэмжлэгийн сувилагч, тийм дуудлагын сувилагч, ирэмбийн сувилагч, захимын сувилагч гэх нийтээ 4 янзын сувилагч байгаа байхгүй юу манай дээр. Тэгээд болохоор өөр дэвшүүлж өөр болохоор юуны сувилагч эхлэв. Би болохоор дуудлаганд явдаг. Хүнээ нөгөө шинжилгээг нь бүрдүүл дуудлаганд эмчнэрээ дууддаг сувилагч байхгүй юу? Ааха. Тэгээд эмчилгээ хийхээр бол өөрөө өөр сувилагчд харин. Тийм дахиад нөгөө тарины сувилагчийг тустай байгаа. Тэд нар хүлээж аваад эмчилгээ хийдэг байхгүй юу? Амралтароос хүмүүс амар их хэрнэ. Яг нөгөө ажилд харж байгаа хоёр тэнцэнээс өгзүүлж амжихгүй цаг нь олдохгүй надад хүлээ авахар ирэх гэсэн гээд наашаа шууд дураараа хүмүүс яваад ирдэг байхгүй юу? Ер нь манайхан чамир тийм дураараа ирэх дуртай. Ер нь бол стандартаар хүмүүс чинь эхлээд 1-р шатлын эмнэлэг, өрхийнхаа эмнэлэг, тэгээ 2-т дүүрэг дээрээ, тэгээ 3-р шатлын нарийн мэрэгжлийн эмчнэр гэж 3-р шатлын хэлж байгаа байхгүй юу? Тэгэж очихгүйгээр шууд хамаагүй манай дээр ирчээл. Тэгвэл шууд хүлээ авах дүүрэг дээр очихгүйгээр шууд хүлээ авах дээр ирчээл. Би тань тим юмд үзүүлээ. Шууд танаа дээр гифт гэсэн гээд ороод ирдэг байхгүй юу? Гэтэ нөгөө эмчийн мичиг байх 13 аамаа ч юм уу. Тийм байхгүй. Тэгээл ороод ирдэг байхгүй. Тэгээ үзэхгүй ингээ очирлуулаад ирэмлээд хүлээлэхээр уурлаад идэг. Амар уурдаг. Ингээд намайг ирээд үзүүлэх гээд хахад миний ордоор энэ усууд орчлоо. Би яагаад үзүүлэх байгаа энэ усуудыг яагаад арын хаалгатаад байгаа юм уу танаг аим хүмүүсийн юм уурлах тийм стресс гэх юм амар их байдаг. Тий. Яалтад тусламжийн тасаг гэдэг тэгэхээр та эдийн нөгөө амьсгаа ер нь жоохон өндөр өгөх юм. Ингээд гүйсэн байна. Тий, ер нь тий байнгын гүйлттэй ер нь хурдан урд нь юм хийхгүй бол ажил нь амждаггүй тийм л байдаг. Ер нь хоол цаавал идэж амжина үстэй. Амжихгүй шүү. Амжихгүй шүү. Бид нар яг хоолны цаг цааны цаг гэж ер нь байдаггүй байгаа. 8:20-с 4:20 хүртэл бидэд ер нь бол эндэл байж байдаг. Нэг нэгэндээ одоо ингээд ачаал багтаа үед нэг нэгэндээ за чи одоо цагаагаад уучих. Би энийг харж чи уучих ингээд нэг нэгэндээ ингээд нөгөө зав гаргаж өгнө үхээс яг бид нарт бол цайны цаг хоолны цаг гэж ер нь байхгүй байгаа. Өмнө нь энэ тасагт ирээд 3 жил болж байгаа юм байна тий. Өмнө аль тасагт нь байсан байгаа. Өмнө нь мэдрэлийн тасагт байсан. Мэдрэл судлалын тасагт. Тийм тэгээ 4 давхарт. Альбаасаа даасан тэгээ танилцээ тий. Намайг гандлын даваасран гэдэг. Төв аймгаас гаралтай. Төв аймгийнхаа төв дээр ээж автагаа амьдардаг байгаа. Тий. Гэр бүл гэх юм бол тавуулаа. Нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг байгаа. За хүүхдүүд нь хэд хэдэн настай байна? Хүүхдүүд нь том нь одоо 16 та. Тэгээд 10 та. Тэгээд 4 та 3 сах үүртэй. За яагаад сувилагч мэргэжлийг сонгосон юм бэ? Сувилагч мэргэжил ер нь их гоё штэ. Хүнд их туслана, энэрэнгүй сэтгэлтэй яг хүн ардынхан л энэ хүнд би яаж тусалж болохоор байна? Яг тэрийг хүргээ те одоо энэ хүн байлаа гэхэд доор нь даваад ивсэх юм өндийлгээ суухад хүн амар их баярлдаг байхгүй юу? Жижигхэн юм дээрээс хүний баярлах сэтгэл амар их төрдөг. Хүн чинь ингээ том юм хий гэж боддөг штэ. Сувилагч бид нар чинь болохоор жижигхэн юмд л туслая гэж боддог. Тийм хүмүүс чинь ажил хийхгүй байна, том юмд тусал энийг хийгээл хүмүүс нэг гаднаас ирж байгаа усууч тийм ерөөс анзаардаг байхгүй. Дотроосоо бид нар чинь одоо энэ хүн ингээд өглөөнөөс хойш орж ирээд шинжилгээ хүлээж авахар наман цангана, бийцэх болно. Тэр болгонд бид нар чинь бүх үеийг гараараа хийж байгаа. Бүх хүнд яг өөрийн юугаараа үйлчилж байгаа болохгүй юу? Тэгэхээр энэ хүн амар их баярлдаг. Тэр их сэтгэлийн ингээд бид нар хүлээж авахар их гоё бахархалтай байдаг. Тийм. Дэж одоо энэ сайхан ажлыг хийж хахад бас шантрах үе, хэцүү үе гэж бас байдаг л байгаа тий. Байлгүй яг хаа одоо ингээд ийм улаан ярийн би хүн ингээд 3-4-өрөө ирэх ч юм уу тий. Эсвэл ингээд ямар нэгэн байдлаар хүмүүс би түрүүнд хэлсэн штэ. 1-2 дугаар чатлынхаа эмнэлгээд ирэхгүйгээр шууд манад ирдэг. Дур мэдээд тэгчээд ирээд өөдөнд бас нэг тэр чин ирэмблээд үзэхэд 15-аас 20-оос 30-аас цагийн хооронд хүлээх үе байдаг байхгүй юу? Тэгээд ингээд цаг гарan хүлээсэн хүн чинь жоохон нервтэй шүү дээ мэдээж хүн юм чинь нервтэн яагаад намайг үзэхгүй байгаа яагаад энэ хүмүүсийг урдуур оруулаад байгаа нервтэй байжгаад үзүүлнэ үзүүлчихэд орж ирээд энд нервтэн тэр их ууралсан нервцэн стресстэй юм яг энд орж ирээ гаргадаг байхгүй хүмүүс чинь бид нэр орж ирэнгүүт нь юу барьж аваа тарай хийхгүй за эхлээд эмчээ үзэн шинжилгээгээ авна шинжилгээгээ харж байгаа тэр хүн эмчилгээгээ зориулж чинь тэрийг хүмүүс яг сайн ойлгох горж иржэл юугүй эмчилгээгээ хэлгээд би эмнэлэгт төвччлээ гэж ойлгодог энд орж ирээд. Тэгэхгүй энэ чинь шинжилгээгээ харна, эмчнэртаа үзэн, эмчнэрийн зөвлөлд нь тэгээ хэвтүүлэхгүй юу гэдгээ нөгөө ингээ шийддэг байхгүй юу. Тэрийг хүмүүс ингээ ойлгохгүй эсвэл би энд хэвтгүүлсэн чи хэвтүүлсэнгүй. Үгүй та одоо ингээд 3 дугаар шатлын эмнэлэгт яаралтай манад хэвтэх заалтгүй байна. Дүүргөргөө явъя гэхлээр
Үгүй манад хэвтгэ байж хахад ягаад та нар намайг хэвтүүлэхгүй байгаа амар уурлах стресстэй тэр стрессээ биднэрт гаргадаг байхгүй юу би өөрсдийнхөө сэтгэл өөрснийхөө бүр амар чичирдэг байхгүй тий тэрнээс болоо би ч бас нэг зохиолж мөхөлсөн үе байгаа зохиолсан өвчтөндөө юу өвчтний ар гэрт нь шууд таашаач зохиод авах бай. Шууд ингээ гар марлаа хамаагүй зохиод авна шүү дээ. Хүмүүс ч уурлахаараа амар хаашаа хамаагүй яаж байгаа үйлдэлээ мэддэггүй байхгүй юу? Тийм одоо эмчийн заалтаар эмчнэр ингээд онцлог шинжилээд тийшээгээ дүүрэг рүүг нь хэвтүүлэх тийм ээ. Дараагийн шатлынх нь сонгоод ингээд явуулж яхад юу гэж явж идэх инчээл ирсэн юм чинь чинэл хэвтэнэ. Угаасаа хэвтэх ёстой. Дүүрэг чи хараалж ин танаах штэ гэл хүмүүс амар уурладаг байхгүй юу? Тэр бид зайл болох аргадна тэр осоодыг тайвшруулна. За одоо бид унаагаараа хөргөж өгнө эмчтэйгээ явна гэж их тайлбарлаж өгч тайвшруулж явуулдаг. Ингээд цохиулаад тийм тохиолдол бол олон уу танаа дээр? Ер нь байгаа. Нэг тохиолдол дээр би байна. Манай үүдний тэр шилэн алгыг хагалсан хүртэл ар гэр байгаа. Тэр тохиолдол зөндөө байдаг. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах уу? Цагдаа мод дуудах уу? Цагдаа дуудаад баг ингээд харцаж баг та нар өөрснөө хоорондоо ойлголцохгүй юу да. Бид нар дуудлага ихтэй ингээ яваад байдаг. Ер нь бол яг эмнэлгийн ар гэр эмнэлгийнхний ажилчдыг тий ар гэр ингээд үгээр хэлээр доромжлох ямар нэгэн үйлдэлээр биднийг дээрлэх хэрэгтэй ийм үед хамгаалах юм амар хомос. Тийм тэгээ ар дээр гэж гисэн ингээл өөрийнхөө гэрт байгаа юм шиг айварлдаг. Ер нь бол энэ дотор орж ирчээд би нээж нь та дажгүй юу? Өвдөж байгаа юм байна уу? Гайгүй байна уу те? Тийм багаараа л их зүв ажиж чадвал тэр өдрөө ирч хурч энерги стрессийг ялгаж ажилтдаг байгаа. Ам зангаж байгаа бицмар байгаа тийм юм байна уу? Энд доор нь орж ийн үү? Даавуугийн солих уу яах вэ? Орыг босгох уу? Жохон өндийлөх үү? За. Тийм ялангуяа одоо энэ амьлуулахын улаан арин би амьлуулахын амь тэнсэн үед ингээ бид нар чинь хүндээ бүх арга хэмжээг авчвал хүн маань сайхан сэргээлнэ шүү дээ. Тэнгүү чи ар гэр амар их баярлдаг байхгүй юу? Тэр үед бид нар чинь за бид нар мэрэгчлэн гоё юм аа л гэж өөр өөрсөндөө баяр хүргээл өнгөрдөг ер нь бол тий. Хамгийн чанартай хувцас сонгож өөрийн стил имижээ бүрдүүлэхийг хүсдэг эрчүүдтэй зориулсан Men's Fashion дэлгүүрийн мэдээллийг онцлог хүргэе. Men's Fashion дэлгүүр нь Герман улсаас 100% оригинал төрөл бүрийн эрхтэй хувцснуудыг оруулж ирэн зах зээлийн үнээс харьцангуй хэмдүнээр худалдаалдаг. Тус дэлгүүрт Lloyd брендийн хамгийн чанартай арьсан гутлнууд, Nike, Adidas брендийн Kate бүүзнүүд, Puma Polo брендийн малгай, футболкнууд, цамц хослол, арьсан бус хантаац гүрдгнүүд өнгө загварын өргөн сонголттой худалдаалагдаж байна. Мөн эрхтэй өмднүүд, свитер, пижакнууд өнгө загварын сонголттой тус дэлгүүрт бий. Бүгд Германаас ирдэг оригинал брендийн хувцсууд учраас илгээ сайн даадаг, маш чанартай ба уран дулааны уйлрал ирж байгаа тул хавар намрын уйлрал төмсгөл тохиромжтой шинэ бараанууд ирээд байгаа гэдгийг үзэгчдэд дуулгая. Та худалдаа авалт хийхийг хүсвэл их найд плазагийн 4-р давхар 423 тоотод байрлах Men's Fashion дэлгүүрийг зориорой. Утас 99 50 91 95 28 24. За үзэгчтэй нэвтрүүлэг маань үргэлжлэн 3 дугаар эмнэлгийн ярилла тусламжийн засгийн хамт олонтой одоо ярилцахаар ирсэн байгаа. Тэгээд энэ тэргуунд олон улсын солилцогчдын баярын мэндийг та бүхэнд хүргье. За сувилагч мэргэжил гэдэг одоо нэлээд үн цэнтэй мэргэжил гэж ойлгодог. Тэгэхээр та бүхэн яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэдгээс одоо асуултаа эхлэе. Тэгэхээр хүн болгоно нөгөө мэргэжил сонголт өөр байдаг шүү дээ, тий. Зарим нь хүчээр болдог, зарим нь бүр гэр бүлийнхаа хүсэлтээр болдог гэдэг. Тэгэхээр та бүгдээс сувилагч мэргэжлийг сонгосон түүхээсээ хуваалцаач. За сайн байцгаана уу. Өнөөдрийн олон улсын сувилагчны өдөр болж байгаа учраас бүгдөөрэнд нь одоо сувилагчны баярын мэндийг хүргье. Миний хувьд бол одоо 10 төгсөөл ерөөсөө эмч болох байсан явна. Энэ анхаахын чиглэлээр л явах юм байсан байгаа хгүй юу. Тэгээд анхаахад одоо оноодтаа тэгээд сувилагчны сургууль дээр одоо унсан. Ер нь бол би сувилагч мэргэжилд үнэхээр олох хайртай. 33 дахь жилд бол ажиллаж байна. Манай эмээгийн тал, ээжийн тал ер нь эмнэлгийн талын хүмүүс байдаг. Тэгээд манай эмээ болохоор манай Төв аймгийнхаа хамгийн анхны хүүхдийн сувилагч байсан учраас би чагнууртай их тоглож өссөн болохоор ер нь их сувилагч болох амар сонирхолтой. Тэгээд өөрийнхөө хүслээрээ сувилагчийн мэргэжил сонгосон. Одоо багасаа сувилагч болохыг угаасаа мөрөөддөг байсан. Ингээд хүнийг одоо хайрлаад, инэрлээд, хүнийг асраад, халамжлаад ингээд хүнд одоо ингээд туслахыг хүсдэг байсан. Тийм учраас одоо сувилагч болсон. Батлан хамгаалалт орох гэж байгаад чинь өндөр дээр тэмцээг байлаад тэгээд тухайд нэг сувилагч нөгөө жимийн үзээ явж байхад нь
энэ совилогч ямар гоё мэрэгжил юм бэ? Хүн болгонд тусалдаг, хүн болго үздэг ямар гоё юм бэ гэдэг. Тэгээ би Дархуул аймгийн Ангаах ухааны уламжлалтын бага хэмжээр 2013 онд ороод тэгээд 3 дугаар эмнэлэгтээ 18 оноос орж ажиллаад совилогч гэдэг мэрэгчлэрээ одоо хүртэл ажиллаж байгаа. Маш гоё мэрэгжил. Би намайг бол Лсандам Мэдэг Сүрэн гэдэг. Би 1986 оноос одоо хүртэл улсад тасралтгүй 35 жил ажилласан. Совилогч мэрэгжил бол одоо ачлалтай их буянтай сайхан мэрэгжил юм аа. Одоо манай яалтаа тусламжийн тасаг бол одоо цаг минут секунд болгон их үн цэнтэй. Тэгээд энэ совилогч мэрэгжлэрээ бол их бахархдаг. Гэтэ хүнээс ер нь баярлаа гэдэг үгийг яг нэг чин сэтгэлээсээ сонсох маш их аз жаргал байдаг. Одоо ингээл бид нар чинь зөрөөд өнгөрөхтэй ч юм уу гэдэг бие биендээ баярлаа гэж хэлэх тэр хүний одоо сэтгэлээсээ баярлаа гэж хэлэх шалгуур байдаг. Тэгээд энэ мэрэгжил маань баярлаа гэдэг үгийг маш их сонсдог тийм сайхан мэрэгжил. Ер нь л маш хүнд нөхцөлтэй тэгээ маш ачааллтай ялангуяа энэ эрчимтэй аралтай тусламж гэдэг бол ер нь бол ийм тасаг байдаг. Тэгээд хамгийн гол бид нарыг хөдлөгдөг хүч болохоор хамгийн нэгдүгürt хамт олон маань нийтээ. Хоёрдугаар хамгийн түрүүнд хөдлөх хүч болдог нь ерөөсөө л үйлчлүүлэгчдийн талархсан сэтгэл. Хамгийн ойроос хүнд хүрдэг, хамгийн их хүнтэй харилцдаг, бүх юм харилцаа үйлдэл дээр тогтдог ийм мэрэгжил ахгүй. Совилогчоор ажилласан хэдий боловч би доктор хүртлэн сураад, профессор хүртлэн сураад яагаад энэ мэрэгжил ингэж оргилд нь хүрч болдгүй юм бэ гэж бас бодогцсон л та. Тэгээ би энэ мэрэгчлээ айгу хайртай. Тэгээ тасгийнхандаа баярлаа. Хайртай шүү. Намайг хөдөлгөх хүч болдог. Та бүхнээрээ бахархдаг шүү гэж хэлье да. Хатан тоглоо тийм сайхан хамт олон байна те. Тэгээд хүн хаана оршин совилох уу тэнд оршин гэдэг үг байдаг. Тийм ээ совилагч маань өөрөө одоо маш үнцэнтэй. Хүмүүс яг совилох уу гэд эмчилгээ хийгээд яг ясмандаа л совилох уу тэр хүн өсөж одоо хөл дээр босдог. Ийм сайхан мэрэгжил юм аа. Тийм ч учраас одоо хүн байгаа цагт совилох оршино гэж хэлдэг. За тэгээ энэ цагийн Эгэлгүй Баатар эрхэмсэг сайхан совилогч бүсгүүчүүдтэй олон улсын совилогчийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дахин хүргье. Та нар үнэхээр мундаг шүү. Та наргүйгээр эрүүл мэндийн салбарыг одоо төсөөлшгүй юм аа. Тийм учраас та нартай ажлын өндөр амжилтыг хүсье. Би таныг мөрөд бэлтгэн би үздэг байхгүй. Шинэ орондоо орохороо. Яа, би басна юу яагаад санагдаад. Мөрөд бэлдэг дээр мөрөд бэлдэг юм сурвалжлагч шүү. Би яа бүхгүй. Би баг таны бүх юм. Ямар юм. Андраа даам шүү. Андраа манай ээж юм бэ? Оо тийм мэдсэн үү би яг баригдахгүй ингээд энэ дээр нөгөө мөрөд бэлгийн халаагаа байдаг байхгүй тий тэрийг хийхгүй та нарт баригдахгүй гэсэн чинь мэдсэн үү? За ингээ хараа баригдсан юм чи мөрөд бэлгийн нэвтрүүлэг таалаа намайг хараад тэгээд та бүхэн дээр баярын өдөр нь баяр нэмэхээр өнөөдөр одоо зориудаар зорж ирсэн байна бас учиртай. Тэгээд мөрөдлөлийн нэвтрүүлэг хаа явсан газараа бас баяр хөөр инээд баясгал бэлгэлж идэг. Тэгээд энэ удаад улсын 3 дугаар эмнэлгийн яалттай тусламжийн засгийн нэг совилогчид Натур Мед Сэргээн засах төвөр одоо гэр бүлээрээ 5 хоног амрах эрхийн бичгийг өгөхөөр ирсэн байгаа. Тэгээд энэ совилогч маань яг миний баруун талд сууж байгаа. Даваа сүрэн маань байгаа. За баяр хүргэе. Энэ мэрэгчлээ үнэнч тэгээд ард иргэдийнхаа эрүүл энхийн манаанд одоо чин шудраг арцдагж байгаа танд баяр хүргэе гэр бүлээрээ одоо ажилласан чөлөө өгнө гэсэн маргааш одоо цуг яваад энэ Натур Мед гээд найрамдалт байрладаг совилалт гэр бүлээрээ амрах эрхийн бичиг өгчээ. Баярлалаа. Ямар гоё хамт олондоо маш их баярлалаа. Та бүгд ирж зорж ирж ийм бэлэг гардуулж байгаад маш их баярлалаа. Биднийг өдөрж байгаа инхэгчтэй баярлалаа. Бүгдэнд нь хайртай шүү гэж хэлээ да. За мэдээж цаг наргүй ажилладаг. Тэгэхээр одоо нэг 1-2 хоног ч гэсэн амрах боломж гардаг байх. 5 хоног сайхан гэр бүлээрээ өр хүүхдүүдтэйгээ очиж амраарай. За баярлалаа. Сайхан амарнаа.
За тэгээд Асгийнхаа хамт олонны зүгээс одоо энэ нэвтрүүлгийн гол эзэн даваа сүрэндээ энэ сайхан амьд цэцгийн баглаг түрүү яг өөрөө орж ирчгээд Мөш эн чи миний цэцэг байна гэдэг юм гүн. Тэгээ эзний цэцгээ таньсан байна. За тэгээд чамдаа аж аргал сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Дорсонгийн зөв хэсгийн хамт олон зүйлс учраас шүү. Сайхан амраад ирээрээ. За баярлалаа хамт баярлалаа. Өнөөдөр нэг сургалттай хахад өнөөдөр нэг зургийн бичлэгтэй зөвлөсний баярын нэг бичлэг хийх юм аа. Ирээд өнөөдөр гараад өгч ирээд гэсэнгээ ингэж бичлэг зоргийг би бүр төсөөлөөгүй байсан. Ийм гоё хүндлийг авч байгаадаа үнэхээр их баяртай байна. Энэ тасаг хамт олоныг сонгож би өргөслөөрөө ингэж ажиллаж байгаа болохоор энэ тасаг хамт олонд үргэлж цуг ажиллахыг мөрөөдөж байгаа. Та бүхэн намайг дахин сайн тусал дэмжээрэй. Та бүхэндээ баярлалаа. Нэг гар шиг атгсан гар шиг байж ажиллахын төлөө чармаана гэж хэлье. Abercrombie & Fitch брендийн оригинал чанартай эрхтэй хувцсуудыг оруулж ирэн хамгийн боломжтой нэр худалдаалдаг Abercrombie & Fitch дэлгүүрээс бизнес амжилт нэвтрүүлэг үзэгчдэд яг одоо худалдаанд бэлэн байгаа хувцсуудыг танилцуулж байна. Тус дэлгүүрт Abercrombie & Fitch брендийн хавар намрын дотортой гүрдэг, эрхтэй өмд яг бомбер буюу нимгэн гүрдэгнүүд, биеийн тамирын загварлаг хослолууд, эрхтэй эмхтэй малгайтай цамцнууд, футболкнууд, дугуй захтай болон поло загварын цамцнууд гээд өнгө загварын өргөн сонголттой загварлаг бэлэн хувцснууд худалдаалагдаж байна. Эдгээр хувцснууд нь хөдөө аялал зугаалгад өмсгөх тохиромжтой материал сайтай учраас угаахад бодог гарч сунаж авшихгүй, бөөсрөхгүй. Өмсгөд биед маш эвтэйхэн эдлэгээ сайн даадаг гээд олон давуу талыг нь хэрэглэгч, үйлчлүүлэгчид хэдийнэ мэддэг болсон мөлий. Хавар намрын шин загварууд худалдаанд ирсэн, сонголт ариун байгаа дээр нь худалдаа авалтаа хийхийг хүрч байна. Хаяг их найд талаасаа 4 давхар 417 тоод, удас 99 59 91 99 5 28 24. За үзэгчдээ бид өчигдөр даваа сүрэндээ натур мэд зэргийн засах төвд 5 хоног амрах эрхийн бичиг өгсөн байгаа хамт олон донд нь. Тэгээд өнөөдөр өглөө гэр бүлийнхаа хамт Төв аймгаас өглөөх хэрв. Тэгс өнөөх өглөөх орж ирчээд явж юм битэд. За натур мэд зөвлөлийг ер нь хэр сайн мэдэх вэ төвийг? Ер нь сонирхчихсан тэрнээс яг сайн бол мэдэхгүй байгаа. Яарлаа тусламжийн насагт бол нэлээд ачаал өндөртэй ажилладаг баг. Тэгэхээр 5 хоног сайхан альжаал ядаргаагаа тайлаад, эмчилгээ хийлгээд гэр бүлээрээ сайхан амраад аваарай. Баяр таалагдсан байх гэж бодож байна бидний бэлэг. Үнэхээр сүрприз чадсан. Үнэхээр их таалагдсан. Одоо сайхан алжаалаа тайлаад стрессээ тайлаад хамраад авъя л гэж бодож байна да. За том хүн хэм бэлээ танилцъя. Одоо иргэдэг 16 настай. За хаан сурдаг лээ? Техник технологийн политехник коллеж. За бага ах нь? Хонгоо. Хэдэн настай вэ? 10 настай. За хэдгээр анги гэсэн үг юм хэлээ? 4. За ямар хичээлдээ дуртай? Зураг. Бага нь хэдэн настай? Бага нь Ботмөх одоо 4 настай. Тэгээ цэцэрлэгт явдаг. Тэгээ одоо харуулж минийхөө харуулж өөрөө харуулчих да. Хэдэн настай гинэ? Харуулж минийхөө. 4 настай. За цэцэрлэгт явдаг юм уу? Нэр ээлч минийхөө. Ой чимхий юм уу? За чимхий. За бүгдээ орцгоё те гадаа жахан сэрүүхэн байна. Гэтэ энэ 7 хоногт доллар нь гэсэн сайхан долларх бах те. За орцгоё. Харин би яг 150 цаа юм да. Тэгээ модон дундаа энэ байгаль их гоё байгааз. Их гоё модтой уулаацтай. Та өдөр хоолой шингээнээс сайхан бишээ. Мод руу гарахад бол иш ингэ уушаа гарч байгаа биш те. Өнөөдрөө сайхан долларчж байгаа болохоор. За зөвлөгчдийн баярын мэндийг хүргэе. Тэгээд манай байгууллагын зүгээс натур мэд сэргийн засах төвөөр үйлчлүүлэх 5 хоногийн юм ирэх хэлсэн. Оо сайн байна. За. За манай дийшээ очиод бүртгэлээ хэлгийч. За тэгээд бүртгэлээгээд өрөөг авах нь тий? Тийм бүртгүүлээд мэдээлэлээ бөглөлөө. Энд нь ямар мэдээлэлүүд байдаг вэхээр нөгөө хоолны тоонд орохтой бусад мэдээлэл бүртгэлүүдээ хийгдэн гэсэн. Эмчилгээ бас хийгдэн тий? Өрөөндөө ороод өрөөндөө орж төвхөнчөөд эргээд эмчилгээ рүү ороо эмчтэй үзүүлээд яг л нөгөө эмнэлгийн үйлчлэгийн шат дараалал явна гэсэн үг. Монголд нь яг эмчилгээд нь таарсан өөрөө үйлчлэгүүдийг хэдүүлээ танилцуулаад явчих. Төхөө.
Вау. Оо яа. За энд 5 хоног амьдрах нь дээ. За өрөө таалагдчихна уу? Ямар вэ? За. Оо тэр. За манай өрөөний дотор тогтчлт гэх юм бол 3-аас 4 оттой зочдлын хэмжээний тогтчлттай гэсэн. Өөрөө өөрчлөлт бол байнга хийгддэг. За эндээ ингээд дотор холбоо, SkyMed-ийн IPTV-ийн гурвалсан сүлжээ ингээд бүгд орсон. Wi-Fi-аар орчин гэсэн. Интернетээр зурагтаа ороод үзчихин гэсэн. Дээрээс нь дотор холбоотой доошоо хүлээ авах яаралтай тусламж имлэг бүх тал руу ингээд дотор холбоогоор холбогдчихно гэсэн. Одоо эмчилгээ хийгдэх бол эмчилгээ хийгдсэн байна. Тагаа мартцсан байх юм бол хэрвээ те таны эмчилгээ болсон байна. Таны үйлчлэгээ ингэсэн байна. Бүх төрлийн мэдээлэл авчих юм боломжтой гэсэн. Байнга хүнд өөрөө үйлчлээд одоо яах вэ гэдэг хүн чи өөрөө үйлчлүүлнэ гэдэг энд ингээд хүн болгоныг хэрэгтэй үедээ дуудана асууна гэсэн чи амар гоё санагдчихэв тий. За хуцаа энэ шкаф руу ороо. За хуцнуудаа ишээ үлгүүлж хүүхд хаавцыг тайлаа. Болох юм. Дотроо юм дүүш ариун цэвэр өрөөтэй байгаа гэсэн бүгдийг ингээд шийдээд өгсөн гэсэн тийм ээ. Бүх өрөөнүүд юм гэсэн. Манайх ч одоо стандарт өрөө, ангийн стандарт өрөө, гэр бүлийн өрөө, люкс өрөө, бүтэн люкс өрөө, гэр бүлийн люкс өрөө, натур өрөө, эрхийлэгчийн өрөө гэдэг өдрийн 160 мянгаас 850 мянга хүртэлхийн зэрэгэлтэй өрөөнүүд байгаа гэсэн тийм. Байгаль их гоё байна тий. Харагдах байдал их гоё штэ яг найрамдал цуслан дотор яг насан айн цахтай гэсэн үг тийм. Одоо энэ хоолны ресторан гадаа тогтмол тоглоомын талбай энэ яг гоё юм нарсан ойроогаа харцсан. Одоо жин чи ирүүл цэвэр агаар те. Эм чи байгалийн байгалаасаа бас их асар их одоо юу гэдэг таашаалыг авдаг. Тэр ч утгаараас хүмүүст имчилгээ дээрээс нь өөрчлөлт гэж ирсэн хүмүүст маш том тус юм болдог. Орчин гэдэг зүйлээ тийм ээ. Хүн болгонд л ер нь үзлэг хийгээд эмчилгээ бүх өрөөнүүд нь яг энэ жигүүр нь бол дандаа эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байгаа хэсэг бас байна. Одоо ингээ үлгэнслийн эмчилгээ. За хэдүүлээ ийшээ ороод. За. Эмчтэй үзүүлээд оншоод явуулаа. За самаа. За. Одоо үйлчлүүлэгч. За. Та марил. За энэ цаа. Бүгдээсээ үзэх, бүгдийг үзэх үү ер нь? Оо, ээжээс нь эхлээд үзчихээ хүүхдүүдэнд үзээ зөвлөгөө өгнө. Энд чинь Оянга гэдэг. За, таны нэр хэм бэлээ? Аасраа. За. Таны эхлээ бүртгэж байна. Эмчтэй ороо гараад ирлээ. Яг энэ өрөөнийхөө дугаараар энэ цагаараа ингээд явчихсан гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр би ерөнхийд нь яг эмчилгээний бүх өрөө тасгуудыг танилцуулаад ийм эмчилгээ ингэж өөрчлөлт үзүүлдэг гэдгээр нь яриад явж байгаа хөө. Тий. Окей. За, энэ манай ингээд лаборатори хэсэг гэсэн үг. За, энэ дээр яаж юм хэрэг манай дотроо лабораторитой энэ дээр их хвчлээ. Саун пациент үйлчлэгч нар ордог манай нэмэлт үйлчлэгээ доороо саун пациент. Тэн дээр саун пациент орохоос өмнө шинжилгээ дээрээс нь ковидын тест нэг төрөвчлэн тестийг ерөөхдөө өгдөг гэсэн үг. За энэ баруун гар тал болохоор пиц цахилгаан эмчилгээний хэсэг гэсэн үг тийм ээ. Цахилгаан хэсэг ийшээ энэ дотроо. Манай хөдөлгөөнцөл сэргээцсэн хамгийн гол эмчилгээний нэг хөдөлгөөнцлийн хэсэг гэсэн үг. За ерөөхдөө энэ өөрчлөлттэй байгаа болохоор. Тийм ээ. Өвдөгний хагалгаатай ч юм уу те алхах чадвар хүмүүсүүд дандаа ачааланд ах дасгалууд байгаа. Дасгалууд хийгддэг байгаа. Энэ хоёр бол ялгааг байгаа. Энэ болохоор тэнцвэр тэгээ харгалтай хүмүүсийг одоо нэг алхаж тий сургана тий гэсэн үг. Энэ болохоор хөдөлмөрцлийн юу байгаа. Тодорхой төхөөрөмж байгаа. Дандаа гарын хөдөлгөөнийг хийлэгдэг. Манайх ч уламжлалтын нэг юм тасагтаа гэсэн шүү дээ. Тэгээ шаардлагатай тохиолдол нөгөө зүү тавих те. Уламжлалт хануур түүний шивүүр энэ өрөөнд иргэдэг хийгддэг. Хөдөлмөрцөл дээр яг хөө түрүүний яриадсан гэсэн үг те. Хөдөлмөрлөх хэмжээнд хүрэх тиймэрхүү дасгалуудыг иргэдэг. Сэргийн засгийн гол эмчилгээний нэг юм гэсэн хөдөлгөөнцөл буюу хөдөлгөөнцөл physical therapy хөдөлмөрцөл буюу occupational therapy гэсэн хоёр мэргэжил. Ялангуяа ийм үйлчлэг бол маш сайн хийгддэг гэсэн үг тийм ээ. Шин татамд хөгжиж байгаа юм.
нэмэлт үйлчлэгээр йог авч болно. Дээрээс нь эмчилгээний йогуудыг ингээд давхар хийгээд явдаг гэсэн. За уламжлалтын эмчилгээний дотроо ингээд бүтэн бие, хагас биеийн байраа, за зэсэн бомб гэх мэтчлийн мөнгөчлөгнүүдийг явуулдаг. Шинэ болохоор ингээд саун бисээ, усан эмчилгээ. За усан эмчилгээнд нь болохоор усан дэвтэлийг эмчилгээ те. Шилмүс бааны эмчилгээ, за таван аршаа, уяас баан дэвтэлийг гэх мэтчлийн усан эмчилгээнүүд хийгддэг гэсэн. За энэ шинэ болохоор ингээд саун бисээ, усаар эмчилгээ яаж эмчилэх вэ? Одоо жишээ нь дэлгүүрийн дутагталд орсон хүмүүс ч юм уу те. Тодорхой заалтан хүмүүс бас усанд эмчилдэг. Тэрүүгээр маш онцлог гэсэн өөр манайх шиг юм усан эмчилгээтэй, бассейнтэй эмчилгээ хийж байгаа эмнэлэг одоогоор нь бол авах гэж бодсон. Тий тааж гисэн. Өдөр хүүхдүүдэд өдөр 1 цаг өнгөө байдаг юм манай бассейн. Тэгээ мэрэгжлийн манайх усан спортын сурагч багштай. Аква терапи те. Усан эмчилгээний нэг дасгалуудаа ингээд хийн гэсэн. Тэгээ бас мэрэгжлийн манай хөдөлгөөнсөлж залуучууд маань усан эмчилгээг хийж хийдэг гэсэн. За үнэхээр их таалагдлаа надад бол би баг өөр амарсан юм шиг л боллоо. Чамд одоо аль хэсэг таалагдав? Ер нь нэлэнгүүдээ бүх хэсэг нь таалагдлаа. Их гоё юуны эмчилгээнүүд шин сайхан эмчилгээнүүд байна. Мөн зохион байгуулалтууд их гоё таалагдчихээн. Харахад л нэг тийм дулаан орчинтой тийм байна. Тэгээ өөр нэг уламжлалын юм болохоор эмчилгээнүүд их гоё дотн санагдчихээн надад. Бошигон ч эмчилгээнд л орох юмсан гэсэн тийм бодолтой байна да ер нь бол. Тий. Танарны яд танилцсан чинь үнэхээр бүр гоё байна. Бүр талархаад бар шиг байна. За Улаанбаатар хотоос 25 км-ийн зайд яг ийм нарсан ойцоход та бүхний хард байгаа те. Ийм цэвэр эрүүл агаарт орчин гэдэг маш чухал. Дээрээс нь байгууллагын дотоод тийм ээ. Манай Сэргээзэх төвийн дотоод орчны тогтчлт гэх юм бол ресторан гэхэд яг ийм рестораны интерьер дизайнтай гэсэн те. Өөрөө ихэд 3-4 одтой зочдлын хэмжээний тогтчлттай байгаа. За дээрээс нь хүний ядуу хүссэн бүхий л үйлчлэгийг ерөнхийд нь цогц ингэж гисэн саун байсаа ёо гэх мэтсэн те. Хурлын данхим, гадаа юм хоолунд идэх юм терраста, дээрээс кофе шоптоо те жижиг бүх л үйлчлэгийг бүрдүүлсэн. За дээрээс нь манай байгууллагын зорилго бол үйлчлэгийг тэргүүлэх гэж. Та бүхэн сая хардсан ба. Хүн болго ирээл мэдлэл өдрийн мэнд орой өглөө өглөөний сайхан амарснаа те. Тэр яг юм үйлчлэгээр ялгарыг гээд зорьсон байгаа. Тэгэхээр бас яг энэ үйлчлэгийг та бас те 100 мэдрээд 5 хоногийн дараа үйлчлэгээгээ дуусгаад бас нэг сэтгэл төрөх бах те. Тэр үед нь яг л нөгөө үйлчлэгийг мэдрүүлэх бах. Яг хэдүүлгийг сууж байгаа хэсэг бол манай рестораны хэсэг. Манай хоолны амт өдрийн 5 хоол цайтай гэсэн. Өглөөний цай, бага үдийн цай, өдрийн 1-2 дор хоол, тэгээд их үдийн цай, орой 6 цагаас оройн хоолоо ингээд иддэг гэсэн. Тэгээд 15 хоногт нэг давтагдж байгаа энэ систем шүү манай ресторан. Тэгэхээр ер нь тий хоолны ам чанар бол 90-10 та гэсэн үг шүү дээ. Эсвэл маш өндөр байдаг. Хүүхдүүд юм маань ийм жаргалтай газар ингээд орчноо хараад сайхан жаргалтай болж ийн байгууллага доторх хүнийг хараад тайван байж чадчих. Энэ байгууллага дизайнерыг хараад гэртэй байгаа юм шиг тийм амгалан болж чадж байгаа. Ийм гоё газар тавьчих амрааж байгаа та бүхэндээ мөн тасгих 3 дугаар эмнэлгийн яаралтай тусламжийн тасг хамт олон янжин эмч инфекчдэрийнхаа бүх хүмүүстээ танаа баг хамт олон мөн танаа баг хамт олон үнэхээр их гэр бүлийнхаа өмнөөс чин сэтгэлээсээ баярлаа гэж хэлье. Өрөвчөн цагаан сэтгэлдээ сэвэлж танда баярлалаа оровч гаравч дурсгалтай элдэг замч чинь баяснаа би за баярлалаа. Өргөгрийн өрхий татах хойтой тоорсон өргөн олныг асарч сойлох заяа түшсэн цагаан мөргөдөр
хичээлсэн сувилагч бүс би цайлгаан сэтгэгээд дэжилсэн ачтан бэлээ та. За үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар олон улсын сувилагчийн баяр зориулан бэлтгэгдлээ. Ингээд хамтран ажилласан шаасны нэрэмжид 3 дугаар эмнэлгийн хамт олондоо мөн Натур Мед Цэргийн засаг төвийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлаа гэж дахин хэлмээр байна. Ингээд эх 7 хоногтоо мөрөөдлийн нэвтрүүлгээрээ хин нэгний баярт мөчийг хуваалцах тэр агшинд эргээд олцъя. Түр баяртай.